За бүгдээрээ сайн бацгаана уу? Росле тарид ээлж нэргээрээ уулзах гэж байна. Чаналдаа маань үргэлж цуг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Өдөр болгон хувийн уншлагууд маань хийгдэж байгаа. Пэйж болон Instagram хаягаар холбогдох боломжтой. Мөн хаалттай групп маань ажиллаж байгаа. Та бүхэн бас мэдээллийг пэйж болон Instagram-аар авнаа. За хаалттай группт маань нэгдээд миний энэ хүртэлх сурж ирсэн бас сэтгэл зүрхээ зориулж ирсэн энэхүү хөдөлмөрийг маань үнэлээд хаалттай группт маань нэгдэж байгаа бас хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Өнөөдрийн маань сэдв тэр хүнээс илгээж буй мессеж гэсэн юм сэдвтэй хийгдэнэ. За ингээд группийн сонголтуудыг харуулъя. Групп 1 маань Emperor яг маш хүчирхэгтэй Emperor маань. За Chariot бол ийм хүч чадал, эрх мэдэл ер нь бол нэг ирч хүч одоо юу гэдэг те нэг ийм гоё балансаа олсон юм нэг өөрийнхөө паверыг мэдэрдэг ийм карт байгаа. За дараагийн маань карт Six of Wands буюу маш их ийм гоё талархлаар дүүрэн хүмүүстэй одоо хүмүүсийг жоохон хүмүүсийг лид хийдэг, олны дунд ийм онцгойрч жоохон ингээд нэг харагддаг те нэг ийм хүмүүс байдаг та. За ер нь бол нэг ийм төрлийн хүний карт юм аа. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдж, татагдж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За нэгдүгээр группийн маань уншлах хэлж байна. За нэгдүгээр группийн маань Emperor. Emperor бол үнэхээр хүчрхэг карта. За тэгэхээр ер нь бол мессежүүд нас нэлээд хүчрхэг орж ирэх болов уу гэж найдаж байна. За ингээд бүгдээрээ мессежүүдээ гаргаж ирцгээе. За групп 1-ийн Emperor юу хэлхийг хүсэж байна вэ? Ямар мессеж илгээхийг хүсэж байна вэ? Вау! Engagement ring буюу энэ хүн одоо яг нэг юм жоохон хоёр туйл юм уу гэж бодлоо шүү. За эхнийх нь бол аюу гоё те ингээд гэрлэх санал гэрлэлт гэсэн юм карт гарч ирж байна. Дараагийнх нь жоохон гонигтай те салалт дээр нь чамайг би ингээд аюу их санаж байна гэсэн карт. За дараагийн карт маань date гэсэн карт буюу ноо гоё date хийгээд одоо нөгөө болцоо хийх энэ хүнд ийм сонирхол байна. За дараагийнх нь бол ер нь жоохон юм boundary. За яг энийг ерөнхийдөө бол зарим мессежүүд дээр бүгдээрээ жоохон тодруулга аваа явчихна. За teddy bear чамайг ер нь бол маш их сонирхож байгаа. Тэ гоё ингээд date гэдэг үг хоёр гарч ирсэн байна те. Гоё ингээд болцохыг хүсэж байгаа. За engagement ring, wedding ring хоёулаа гарч ирлээ. За одоо зөв сонголт те healthy choice хийх нь бол энэ хүний хувьд бол аюу чухал юм аа гэсэн. За Cupid arrows буюу за энэ бол те юу шүү нэг хайр бол ирж байна. Хайрын мессеж танд өгөхийг хүсэж байна гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ одоо энэ картуудаа ингэж авчаад одоо сугалж. За тэгэхээр энэ хүнээс ирж байгаа мессежүүд за ямар ч гэсэн ийм хоёр wedding rings гэсэн хоёр юу байгаад байна те. Тэгэхээр одоо дээдлэлт нь бүгдээрээ мессежүүдийн жоохон дэлгэрэнгүй ингээд тайлбаруудаа авцгаая. За эхний engagement ring ер нь ямар учиртай байгаа вэ? Engagement ring бол энэ хүн бол үнэхээр танд юу хэлхийг одоо тань руу илгээж буй мессеж нь Ace of Pentacles буюу гоё шинэ эхлэл. За Pentacles бол яг амлалт бас байж болдог. Тэгэхээр яалтчгүй л танд энэ хүн бол бас өөртөө чинь гоё юм одоо дараагийн түвшний харилцааг хүсэж байгаа ийм хүн байна. За separation буюу
За энэ салалт гэдэг картыг бүгдээрээ жоохон тодруулцгаая. За тэгэхээр Nine of Cups. За ер нь бол энэ хүн өөртөө ч юм бол гоё ингэстэй гэрлэх ийм нэг гоё бодол болол байна. За дээр нь Nine of Cups бол айгүй юм нөгөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж чадсан гэдэг ийм карт тахгүй юу. Тэгэхээр ер нь бол энэ хүн одоо тэ салалт байхгүй байх нь энэ хүний хувьд айгүй тийм хүсэл мөрөөдөл нь биелсэн гэсэн л ер нь утга юм байна. Тэгэхээр энэ хүн бол одоо ингээд тэ магадгүй яг одоохондоо та хоёр жоохон муудалцсан ч юм уу эсвэл үйл ойлголцол гарсан бол салалт гэдэг зүйл бол энэ хүний тэ хүсэл мөрөөдлийг унтраахаар зүйл байгаа учраас энэ хүн бол яг тэ бит хоёрын дунд салалт байсан ч гэсэн буцаад нэг ойлголцтой гоё юм цикл байх ёстой шүү гэдэг нэг ийм мессежийг өгч байна. Болзоо карт маань юу илэрхийлж байна вэ? За болзоо карт маань Judgment. За Judgment бол тэ одоо магадгүй энэ таяр одоохондоо жоохон юм асуудалтай тэ ийм separation-ы асуудалтай байгаа болвол энэ зүйлийг шийдвэрлэх нь айгүй ингээд чухал юм аа. Буюу Judgment бол хэрэггүй зүйлсийг ингээд явуулаад яг ингээд өөртөө маш ихтэй одоо чухал амин чухал гэх юм уу да онцгой асуудал дээрээ ингээд төвлөрөх гэсэн ер нь бол утга буюу эндээс нь ингээд нэг юм бурхан ийм бүрээ үлээж байгаас тэ тэгэнгүүт ингээд сэрж байгаа ийм карт. Тэгэхээр магадгүй таяр маань одоогоор жоох юм салалт малалт тэ янз бүрийн асуудал байгаа бол энэ хүн бол ийм зүйлийг ингээд зөв замд нь оруулах нь аюул чухал буюу дэт хийх тэ өөртөө ч гоё болзоод ярилцаад тийм онцгүй асуудал байгаа бол тэрийгэ цаг тухай бүртэн шийдвэрлээд явах юмсан гэдэг нэг ийм нэг бодол мессеж бол энэ хүнд байна. За моготой охин гэж шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг могоо гэдэг амьтан маань өөрийнхөө гадна талын нөгөө арсыг дандаа сольдог. Цаанаас нь дандаа юм шинэ юм нэг арс гарч ирдэг те. За нөгөө талаас магадгүй бас энэ могоо бол ийм enemy буюу ийм бас дайсан байгааг илэрхийлдэг. Тэгэхээр таарийн харилцаанд ямар нэгэн байдлаар одоо тэ ийм өнгөө солиод идэг тэ нэг ийм хүн нөлөөлдөг гэж магадгүй эсвэл өөрийг чинь ойлгоход жоохон ингээд бэрх байдаг гэж магадгүй. Тэгээд жоохон ингээд нөгөө хувирч зан характерын хувьд жоохон ингээд хувирч өөрчлөгддөг төрлийн хүн байх магадaltaй байна өөрчлөлт. За тэгэхээр яг snake дээр бүгдээрээ карт авчи. За Two of Wands. За энэ нөгөө те сонголт хийх хэрэгтэй байгаа байхгүй юу те. Энэ бол яг л нөгөө сонголт хийх зам. Аль замаар явах вэ гэдэг энэ шийдвэр. Тэгэхээр яалтчгүй л энэ шийдвэрийг гаргаж чадахгүй жоохон те ингээд нэг эргэж буцаад идэх ч юм уу те нөгөө харилцаан дээрээ яг ингээд нэг юм жанжин шугамгүй байгаа байдал нь энэ хүний жоохон ингээд төрөгдүүлдэг байх магадлал айгүй өндөр юм байна. За тэгэхээр бүгдээрээ энэ картуудаа авч байгаад дараагийнхаа картууд дээр ярилцъя. За дараагийн карт маань Teddy Bear гэсэн карт маань ер нь л бол гоё ингээл угаасаа л чамд хайртай ингээ гоё ингээ романтик байхыг дэйт хийхийг хүсэж байна гэдэг л карт шүү дээ. Тэгэхээр энэ дээр за тэгэхээр Ace of Pentacles бол гоё ингээ new beginning буюу шинэ гоё ихтгэл найдвар юм аа. Тэгэхээр таяр маань ер нь бол харилцаа ч юм бол баг зэргийн асуудал байгаа буюу энд нэг хоёр асуудал байгаа болохоос ш бусдаараа бол энэ хүн бол танд бол гоё л мессежүүдийг өгч шүү дээ. Wedding ring-ийг бол дахиад асуугаад авах шаардлагагүй. Энэ бол угаасаа л энэ хүнтэй гоё ингээд зүйлийг бодож явж байгаа. За healthy choice бол энэ хүний хувьд маш чухал буюу те салалт байхгүй байна гэдэг бол энэ хүний хувьд өөрийнх нь хүсэл мөрөөдөл биелж байгаа юм шиг нэг тийм гоё те өөртөө ихтэй байдлыг ингэж гоё мэдрүүлж байгаа гэсэн үг. За Cupid Arrows гэдэг дээрээ бүгдээрээ за Cupid Arrows дээр Page of Cups. За ялтчгүй Page of Cups бол романтик хайрын санал байгаад байгаа. Тэгэхээр групп нэгийнхэн маань ер нь бол маш гоё юм
Одоо тий нэг айхтар огцом тийм муу мессежүүд байхгүй ийм гоё уншлага болж байна. За тэгэхээр групп 3-ын маань Ace of Cups бол шинэ эхлэл. За ингээд бүгдээрээ Love Oracle-осоо энэ хүн танд ямар мессеж илгээж байна вэ? За та бол те энэ хүний хувьд цорын ганц сонголт юм аа. Одоо те энэ хүн чи миний хувьд бол цорын ганц сонголт шүү гэж хэлхийг хүсэж байна. За Divine Time гэдэг нь бүх зүйл нөгөө цаг хугацаанд болдог гэдэг шиг цаг хугацаанд болоод ирэхээр та хоёр бол те ингээд хайраа чинь одоо амьдрал аягүй гоё болоод ста нөгөө нэг wedding rings те орж ирээд ингээд дараагийн төвшний гоё хайрыг ингээд үргэлжлүүлэх боломж бас байна. За дараагийн маань карт за найзууд чинь туслахыг зөвшөөрөөрэй гэсэн юм карт гарч ирж байна. За энийг дараа нь асууя. За дараагийн маань карт Finance and Career таарийн love life-т нөлөөлөд авах магадaltaй. Тэгэхээр энэ хүн нөгөө өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэсэн нөгөө энд нэг inspiration дээр карт гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр магадгүй айгүй тийм нөгөө hard working буюу айгүй нөгөө ажилдаа илүү одоо өөрийнхөө санхүүгийн байдлыг дэвшлүүлэхээр хичээж байгаа хүн байх бас юм магадлал бас айгүй өндөртэй. За нэг лама өндөрчлөө лаваас. За ингээд энд энэ найзууд туслахыг зөвшөөрөөрэй гэдэг нь яг ямар учиртай вэ гэдгийг хараад тэр өнөөдөр уншлагаа дуусгаж байна. За let your friends help you. За ер нь яг нь бол тэ ингээл найзуудаасаа тусламж дэмжлэг гуйх нь чиний тэ ингээд нэг тойроод эргэлдээд байгаа бодлыг балансыг олоход аюу сайн туслах тийм боломж бол байна. Тэ магадгүй чи нэг снэктэй охин гэдэг нэг юм байгаад байгаа штэ. Тэгэхээр энэ хүн чамааг ойлгоход жоохон юм нэг төвөгтэй байдал үүсдэг гэдэг нөгөө төрүүлсэн штэ. Тэгэхээр тэрэн дээрээ магадгүй нөгөө яаж харьцаа мэдхгүй байгаа бол найзуудаасаа тусламж аваад өөрийгөө аягүй те нэг юм төвшөнд балансаа аягүй сайн бариарай л гэсэн юм утга санаа байна. За ингээд нэгдүгээр группийн маань уншлага энэ хүрээд дуусч байна. Та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. Групп 2-ын маань уншлага эхэлж байна. Тэр хүнээс илгээж буй мессеж гэсэн ийм сэдвтэй өнөөдөр уншлага эхэлж байна. За Charity бол энэ хүн бол нэлээд юм зоригтой, хүчирхэг юм мундаг хүн байх магадлал өндөр юм аа. Энэ картанд би бол дуртай. Яа гэвэл яг л юм хүч чадлын бэлэгдэл гэдэг шиг те. Гэр хүмүүс ч бас юм гоё цээж тэнгэр те. Бас өөртөө ихтгэлтэй ийм гоё бадрангуул харагдаж шүү дээ. Энэ маань төрчлээ. За хоёрдугаар группийнхан Charity маань ямар мессеж илгээж байна вэ? Хоёрдугаар группийнханд тэр нэгэн хүн ямар мессеж илгээж байна вэ? За unconditional love мессеж ирүүлэхийг чинь хүлээж байна. Дахин энэ харилцаагаа сэргээхийг хүсэж байна. Heartbroken. За зүрх сэтгэл жоохон асуудалтай байна те. Karmic relationship. Ship chaser.
За энэ хоёрыг хоёулаа авч та. За grounding, golden mirror, narcissist. What? Oracle картуудаасаа хилтэж байгаа үгийг гаргаж ирж байгаа штэ. Тэгэхээр дөрөвдүгээр группийн маань маш онцлог уншлаг болох нэ. За эхнээсээ картуудаа сайхан дэлгээд дэлгэж тавьчаад эндээсээ сугалнаа. За ер нь бол 2 дугаар группийн маань маш онцлог. Narcissist гэдэг үгээр эхлэлээ буюу энэ one sided love тэ маш аюултай юм харилцаа байгаад байдаг тэ. Тэгэхээр энэ хүн танд ямар мессеж өгөхийг хүсэж байгаа вэ гэд. Тэгэхээр narcissist гэж үг гарч ирнэ гэдэг чинь нөгөө одоо өөрөө чинь энэ хүн бодохдоо магадгүй намайг нэг их ингэж нэг тоодоггүй тэ. Харилцааны эхэнд бол бүх зүйл сайхан байсан. Энэ хүндээ чи тэ хайрыг өгөөд одоо таарын харилцаа аягүй сайхан ингээд сайхан явж байсан байх нэ. Гэтэл одоо бол энэ хүнд бол яалтчгүй л тэ кармик ингээд тэ нэг юм karmic relationship гэдэг чинь бас л асуудал шүү дээ. Энэ бол karmic relationship нэгэндээ ер нь бол нэг сургамж болохоор ирсэн харилцаа ч юм шиг те. Нэг тиймэрхүү. За ship болвол бас л ингээд хамгийн сонин нь энэ зүйлээс ингээд те энэ харилцаанаас явах хэрэгтэй яа гэвэл эндтэй одоо маш олон ийм юунууд байгаад байна. Сөрөг ийм комменттэй. За тэгвэл яг эхнээсээ бүгд яваа те. За unconditional love буюу эхний карт маань ямар утга учирыг илэрхийлж байгаа вэ? За two of swords буюу одоо тэ өөрөөсөө одоо өөрийгөө ер нь ингээ хамгаалалт хийцэн буюу одоо чамааг энэ хүн одоо өөрөөс нь жоохон зай аваад байна л гэж ер нь бол ингэж бодоод байгаа юм байна. Ер нь яг өөрийгөө жоохон юм сүйтгэх бодолтой буюу энэ хүн ингээд нүд нь ингээ хаалттай. Тэгэхээр дотор айгүй их юм жоохон юм онцгүй зүйлс бодцдог. Тэрнээсээ болоод чиний тэ шууд ингээд харилцаа хандлага ер нь бол өөрчлөгдөөд ингээ одоо утга учир нь ойлгохдохгүйгээр энэ хүнээс өөрийгөө ингээд татчихдаг л гэсэн үг. За тэгэхээр энэ бол яг нөгөө нарциссист гэдэг нөгөө хандлагын бас л ингээд нөгөө тод жишээ шүү дээ. За эхлээд үнэхээр тэ unconditional love байсан уу тэ нэгэндээ маш гоё юм нөгөө хайрыг өгч чадчихсэн үү гэвэл бол тийм. Гэвч одоо бол тэ юмс бол ингээд арай жоохон өөр хандлах руугаа чиглэлсэн байна л гэж энэ хүн хэлхийг хүсэж байна. За talking буюу энэ хүн ямар нэгэн ийм мессеж ирүүлэхийг одоо хүсэж байна гэж шүү дээ. Тэгэхээр магадгүй нөгөө таарын харилцаа одоохондоо жоохон ийм зогсонго байдалд орчихсон байх магадлал маш өндрөө. Яг тэгвэл heartbroken те энэ бол deeply heart айгүй зүрх сэтгэл шархалсан. Энд болохоор те ор сургуу алга болсон. Энд болохоор те хитрхи бариад хэрэггүй те гэсэн ийм нөгөө мессежүүд маш их байна л да. За тэгэхээр ярилцах гэсэн карт маань юу илэрхийлж байна гэхээр Ten of Wands буюу таарын дунд ингээд те шийдэх ёстой, харах ёстой маш олон асуудал байна. Хоёулаа те энэ асуудлаа зэгцэлье гэсэн ийм мессежийг энэ хүн өгөхийг хүсэж байна. Буюу тодорхойгүй байгаад шүү дээ. Энд нөгөө мессеж бичиж чинь хүлээж байна, залхахыг чинь хүлээж байна, те илүү их ярилцахыг хүсэж байна гэдэг шиг энэ асуудлуудын талаар энэ хүн өөртөө чинь ярилцахыг үнэхээр их хүсэж байна. За тэгэхээр магадгүй ингээд те харилцаа онцгүй байгаа бол энэ хүнтэйгээ аягүй сайн ярилцах хэрэгтэй. За Hammer бол ингээд те огцом гинт ор сургуу алга болсон буюу нарциссист те харилцааг хилээд шүү. King of Pentacles гэсэн карт гарч ирж байна. Тэгэхээр King of Pentacles бол яг нөгөө амлалт өгөх ийм карт гэдэг байхгүй. Тэгэхээр энэ хүн магадгүй те энд буцаад ингээд хоёулаа бүх харилцаагаа аягүй гоё ингээд эргүүлж авчирья гэдэг нэг ийм мессеж явж байгаа хгүй. Тэгэхээр нөгөө хагарсан дуугаа нөхөд явна гэдэг шиг
энд нөгөө одоо тэ өөрийнхөө энэ бүгжийг ингээд дахин сэлбэж байгаа. За тэгэхээр дахин одоо тэ хайраа сэргээх битүүрт боломж байгаа. Буюу энэ хүн бол одоо тэ амлалт өгөх харилцааныхаа дараагийн шатанд ууг нь бол гарах юм сэтгэл зүрх бол байна. Гэхдээ та бол энд no гэд ингээ өөрийгөө ер нь бол хаацсан байгаа байдал чинь энэ хүнд маш их юм ачаа тэ түүх ингээд төвөгтэй бодол санаа одоо юу гэдэг айгуу тийм нөө сэтгэл санааны хувьд биеийн хүчний хувьд ч гэсэн айгуу тийм жоохон юм ачаа ихтэй л тэ яваад байна гэсэн үг. Ачаа гэдэг чинь хүний нүдэнд одоо нэг тэ ийм бухал өвс шиг юм тэрчээд явахыг хэлэхгүй шүү дээ. Энэ бодолдоо дарагдах тэ энэ маш олон зүйлүүд хамаарна. За сэтгэл зүрх яагаад шархалсан бэ? Heartbroken. За Queen of Wands карт маань гарч ирлээ. Тэгэхээр Queen of Wands карт бол яг одоо тэ тухайн эмэгтэй маань ер нь маш юм хүсэл тэмүүлэлтэй магадгүй энэ хүнд ийм баригдаж суух буюу тэ нэг ийм чөлөөтэй байхыг жоохон эрхэмлдэг ийм төрлийн эмэгтэйчүүд буюу одоогоор одоо тэ гэр бүл болох одоо нэг нэгэндээ амлалт өгөх дайны тийм харилцааг бол та бол хүсэхгүй байгаад байна л гэж юм хэлгээд байна. За тэгэхээр эхний дөрвөн картны маань одоо тайлал ингэж тайлагдаж байна. За дараагийнх бол karmic relationship гэж тэ karmic бол бас л нэг нэгэндээ бас л нэлээд асуудлыг гаргаж ирдэг тэ нэг. За karmic relationship дээр бүгдээ карта авчиг. За Eight of Wands гэсэн карт маань гарч ирлээ. Энэ бол айгүй тийм ямар нэгэн зүйлс маш хурдан ингэж өрнөх гэдгийг ер нь бол илтгэдэг. Тэгэхээр магадгүй энэ нарциссист тэ кармик гэж гарч ирсэн. Тэгэхээр энэ зүйлс маань маш хурдан ингэж таарийн одоо хайрын тэр гал халуун харилцаа гэх юм уу тэр нь маш хурдан унтарсан юм байх магадaltaй. Ер нь бол энэ харилцаа тэр хүний хувьд айгүй том сургамж болдог ч юм уу те нэг ийм л энерги гэж би бол хэлнэ. За тэгэхээр таарийн маань харилцаа ер нь жоохон ийм нэг онцгүй байгаад байгаа буюу энэ хүн те үнэхээр энэ кармик харилцаа буюу энэ нарциссист ийм нэг онцгүй те нэг нэгэндээ хайрыг өгч чадахгүй байгаа энэ зүйл нь ихтрийн удаан барина гэдэг нь бол бас айгүй тийм асуудалтай санагдаж байна. За тэгэхээр ship маань юу илэрхийлж байна вэ? За ship бол magician буюу үнэхээр одоо шийдвэр шүү. Тэгэхээр энэ хүн ер нь бол ингээд магадгүй энэ харилцаа ийм байдлаараа өрнөд ах юм бол энэ хүнтэй энэ одоо зуураад байгаа энд яг ингээд тэ нэг тэр хөлөг онгоцыг явуулахгүй ингээд зуурсан магаз одоо зүгхээ зуурсан магаз энэ хөлөг онгоцыг явуулахгүй нэг юм нэг том юм олс шиг юмар ингээд угаасаа ингээд тогтоогоод нэг барьчихдээ штэ. Тэгэхээр энэ хүн бол яалтчгүй энэ тэг кармик харилцаа байна, нарциссист байна. Энийг бол ингээд тавьж явуулахыг хүсэж байгаа буюу magician бол ингээд том шийдвэр шүү. За тэгэхээр ер нь бол энэ хүн одоо цаашаа чи энэ хүнд те жоохон ийм өөр сэтгэл төрүүлээд байгаа бол энэ хүн бол чамааг араас чинь chaser хийхгүйгээр ер нь grounding буюу яг ингээд те нөгөө өөрийнхөө хөрсөн дээр буух буюу одоо нөгөө юмсыг айгу тодор юмсыг одоо яг рилээр нь те нэг юм яг энэ харилцаа надад юу өгч байгаа юм бэ гэдгийг ингээд ойлгоод хичнээн хайртай ч гэсэн энийг ингээд тасалж чаднаа л гэсэн үг шүү. За chaser те chaser дээр moon гарч ирлээ. Одоо харилцаа бол ерөнхийдөө ийм тодорхой бус болсон. За дээр нь жоохон нууц ихтэй болсон те өөрийгөө илэрхийлэхийг хүсэхгүй байгаа ер нь бол ийм карт moon. За тэгэхээр магадгүй энэ хүн одоо нөгөө яг энэ зүйлийг хэлхээсээ илүү ярилцахгүй барагтай ингээд өөрийгөө буцаагаад татах
магадaltaй юм аа. Хаягтгаасаа айх те ямар нэгэн зүйл ингээд чиз одоо хөөцөлдөж ингэж нөгөө гүйж байгаа юм карт байгаа даа те. Гэтэл энэ хүн бол одоо тэрийг юу гэж харах вэ гэхээр мөн харилцаа болвол за энийг дараа нь жоохон тодруулъя. Би бүр энэ дээр жоохон төөрчлөө. За grounding бол яг л те юмсыг рилээр нь харах гад байна л гэсэн утга штэ. Тэгэхээр карт маань King of Cups те үнэхээр хайр хаана байна гэдгийг л энэ хүн харах гад байна. Үнэхээр те энэ зүйлийг харж чадахгүй бол энэ харилцаанаас бол энэ хүн би болвол ер нь гарахад бэлэн болцсон байна л гэж хэлнэ. Яагаад гэхээр энэ нарциссист гэдэг үг бол one sided гэдэг үг бол яалтчгүй энэ 2 дугаар группийн уншлаган дээр бол бүр тэр чигээр айгүй гарч ирж байна энерги нь. Тэгэхээр энэ бол нэлээд тийм deep уншлага боллоо тий. За narcissist гэдэг картн дээр бүгдээрээ Nine of Wands карт гарч ирлээ. За Nine of Wands карт бол тий шархацсан барьер. За энэ хүн ямар яаж ин хөлөндөө ингээд бахан биенээр ингээд уйцсан энд толгой нь биентэй, гар нь биентэй те. За үнэхээр л энэ харилцааны төлөө одоо ингээл хамаг зүрх сэтгэлээрээ шархтлаа л одоо үзэж ийн л гэдэг утга шүү дээ. Тэгэхээр яалтчгүй энэ харилцаан дээр энэ хүн бууж өгөх гээд шүү. Тэгэхээр авч үлдэхийг хүсэж байгаа бол жоохон ингээд те ярилцах хэрэгтэй байна. Асуудлуудын талаар нөгөө ярилцгээд байгаа шүү дээ. Тэгжээч ер нь бол энэ харилцаа цаашаа зүг явах нэ. За what's the moon буюу энэ chaser гэдэг чинь ер нь бол араас нь хөөцөлтөд байгаа л гэсэн утга шүү. Нэг нь одоо ингээд яг нэг one sided буюу тэ нэг нь цутаагаад байгаа байхгүй. Нөгөөх нь ингээд араас нь хөөж өгöd байгаа байхгүй. Уг нь бол яг л тэ нөгөө болж бүтчихээ энэ харилцаагаа айгүй сайжруулчихъя гэж бүр үнэхээр маш их хичээж байгаа юм байна. Айгүй ингээд зүрх сэтгэл гаргаад тэ. За энэ бол маш их хичээдэг карт. Энэ бол гэр бүлийн карт. Энэ бол тэ дотоод сэтгэлээ өөрөө ингээд аргадуулах гэсэн ийм карт байдаг. Тэгэхээр яалтчгүй л энэ хүн бол одоо тэ хичээгээд болохгүй бол тэгээд энэ харилцааг бол дуусгана гэсэн л ийм бодолтой болцсон байх шүү. Тэгэхээр танд одоо эдгээр үгнүүдийг л энэ хүн хэлхийг хүсэж байна тий. Одоо энэ дээлд гарч байгаа үгнүүд маань одоо тань руу илгээж байгаа үгнүүд гэж ойлгож олно шүү дээ тий. За ингээд 2 дугаар группийн маань уншлагын хүрээд дуусч байна. Баярлалаа, баяртай. За 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 3 дугаар групп маань ер нь бол юм нэлээ онцгой. Тэгээ бусдаас жоохон юм онцгой нэгэн байна уу гэж бодлоо. Яг аль талтаа гэдгийг одоо бүгдээрээ хөзрүүдэд илгээд харцгаая. За 3 дугаар группийн маань сонгосон хүмүүс тэр нэгэн хүн ямар мессеж өгөхийг хүсэж байна вэ? Picture Cupidos Sunglasses Love Call Girl with a Snack Karmic Relationship Blowing Kiss Not Enough Яг 3 дугаар групп дээрээ 3 карт барыг илүү авчлаа. Яагаад гэхээр энд нэг л онцгүй юмс байна.
За 3 группийн маань уншлага ер нь бол бүр тис хөндлөн уншлагууд болж байх чинь. За хэлхийг хүссэн мессежүүд бол цаг хэрэгтэй байна. Энэ харилцаа бол ингээд гинтийн өөрчлөлт гарах нэ. Би чамд хангалттай биш гэдгээ мэдэж байна. Хичнээн ингээд битэрийн дунд хайр байгаа ч гэсэн энэ бол жоохон кармик харилцаа болох гээд байна. Өмнөх ингээд та хоёр магадгүй өмнөх зүйлс рүүгээ айгүй эргэж харж байгаа буюу одоо харилцаа бол мэдээж эхэндээ бол nice үнэхээр л гоё байсан. 2 ч карт гарч ирж байна тэгэхээр 3 дугаар группийнхний хувьд бол жоохон ойлголцож чадахгүй болчихсон харилцаа байна гэж хэлнэ. За бүгдээ ямар ч хэсэг эхнээс нь картнуудаа дэлгэж байгаад нэг тодтогох нөгөө картууд гаргаж ирээд ер нь бол уншаад яваад байгаа. За тэгэхээр энэ үгнүүд бол аюул чухал шүү. За тэгэхээр эхний картаасаа угаасаа эхлэн. За picture бол чамайг одоо ингээ би санаж байна, эргэн бүх юмаа дурсаж байна гэдэг шиг. Магадгүй та хоёр одоо харилцаатай ч бай, харилцаагүй ч бай өмнөх өөрсдийгөө л ингээд бодохоор аюу гоё юм аз жаргалтай байсан. Тэрнээс хойш бол үнэхээр л асуудлууд бол маш их байна гэдэг л мессежийг энэ хүн бол өгөхийг хүсэж байна. За picture гэдэг нь ямар утгатай вэ? За tower За яг л ийм энд нэг шок байгаа даа шүү дээ. Sudden shock гэдэг. Ерөөсөө энэ шок гэдэг одоо картны тайрат хувилбар нь бол ийм tower гэж хэлж болно. За tower карт маань ингээд хамаг юм ингээд нуурж байгаа, цахилгаан захиад энэ ингээд байшин ингээд бүр тэр жигтэн ингээд нурааж байгаа. За энэ бас ийм нэг дээрээс ирж байгаа юм маш том юм юу байна. Одоо аянга тэгэхээр та хоёрын харилцаа бол яг л ерөөсөө л ингээд яг гоё зүйлсүүд бол байна. Гэхдээ та хоёрын харилцаа ер нь бол ингээд нурахад бол маш ойрхон болчихсон. Хуучин өөрсдийгөө эндээс ингээд нэг хайсан хүмүүс л болцсон байна л гэж хэлнэ. За Cupid Arrows энэхүү картны маань сонголт бол Hermit гэсэн карт гарч ирж байна. Тэгэхээр Hermit карт бол ер нь бол ийм маш тотгошоогоо ганцаарлагдмал ийм карт байгаа. Тэгэхээр би бол энэ 3 дугаар группийн хүмүүс ихэнх нь 2 тишээ болчихсон хүмүүс байх магадлал нь аягүй өндөр гэж хэлнэ. Яг энэ хүний хувьд одоо маш их ийм ганцаараа тотгошоо өөрөө ингэж юмыг ингэж нөгөө өөрийнхөө доторлон өнгөж гэх юм уу айгүй их бодож байна. Магадгүй энэ тавар юунаас болоод энэ айхтар цахилгаан гинт битэрийн одоо харилцаанд яагаад ийм шок авахар зүйл болчихвоо. Яг энэ хэний алдаа байсан бэ ч гэдэг юм уу энэ талаар бол энэ хүн бол маш их бодож байна. За энэ хүн бодохдоо өөрөө чинь одоогоор ингээд айгүй тийм араас чинь жоохон ингээд нөгөө одоо мөшгсөн байдалтай гэх юм уу. Ер нь бол ингээд юу хийж явд юм бол яд юм бол гэдэг байдлаар энэ хүн ингээд нөгөө мэдээлэл цуглуулах юм одоо цуглуулад ер нь бол байж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө Hermit маань ганцаараа ерөнхийдөө мэдээлэл цуглуулж байгаа буюу энэ дээр Sunglass дээр бол бүгдээрээ нэмэлт картныхаа сонголтыг авчи. За Justice. За Justice карт бол яг л шудраг усны карт гэхгүй. Чи намайг хайрлаж чадвал би бас ингээ хайрлаж чадна. Дууссан гэж үзэж байгаа бол би энийг бас дуусгах чаднаа. Одоо юу өгөн түүнийгээ хураанаал гэдэг ер нь бол ийм карт гэхгүй. Тэгэхээр энэ дээр бол энэ хүн бол яалтчгүй энэ харилцаан дээр бол ийм бодлыг тэгээд ийм мессежийг бол чамд өгөхийг хүсэж байна. За expressing love өөрөө чинь бодож байгаа гэвэл тийм маш дотгошоо бодож байна. Дээр нь чамайг сошиалар ер нь бол ингээд мэдээлэл цуглуулах гад ингээд бас харж байна. Магадгүй цуг байгаа ч гэсэн ер нь бол энэ 3 дугаар групп маань ер нь ямар хүн бэ нэ гэдгийг энэ хүн бас баталгаажуулах нь айгүй энэ хүнд айгүй чухал гэж хэлнэ. За love call маань юу илэрхийлж байгаа вэ гэхээр star буюу итгэл найдвар
буцаад бит хоёрын хайр сэргэх ингээ боломж бол байгаа шүү те. Ямар нэгэн байдлаар асуудал те энэ нэг айхтар асуудал шийдэгдсэний дараа бит хоёр ингээ одоо те бүх зүйлс сайхан болох юм боломж байгаа гэдгийг л love call те энэ хүн өөртөө чинь одоо ярилцах боломж бол гарч ирэх юм а гэдэг нэг ийм үнцгийг хараад байна. За Girl with the Snake буюу могоотой охин маань юу илэрхийлж байгаа вэ гэхээр энэ Queen of Wands card. За Queen of Wands card маань бол ер нь бол маш ийм нэлээ ийм өөртөө итгэлтэй нэг ийм эмэгтэй хүнийг төрсөлдөг. Тэр магадгүй энэ дээр болвол те одоо өөрөөчөө хувьд аюу тийм нөгөө хил хязгаарыг энэ хүнд ингээд тогтоож өгчөөд байгаа нь энэ хүнд бол таалагдахгүй байна л гэсэн үг. Одоо могооч нь ер нь бол ингээл те нөгөө өмнөх арьсан ингээл хуулраад өөрөөсөө те юмыг болохгүй байгаа. Одоо нөгөө юу гэдэг өөрийгөө ингээд дандаа шинжилж явдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ Queen of Wands карт маань ч гэсэн ер нь бол маш юм бас ер нь бол яг эмгтээчүүдийнхээ хувьд бол аюу тийм хүчрхэг карт гэдэг. Тэгэхээр одоо ирч хүч дүүрэн байх чиний хувьд бол ийм ирч хүч нэлээд дүүрэн дээр нь ингээд аюу тийм өөрчлөлтийг аюу хурдан ингэж нэг хийдэг те аюу тийм өөр хүн болчиход байгаа юм шиг магадгүй энэ хүнд санагдаж байх магадaltaй. За karmic relationship дээр нэг карта. За temperance буюу одоо тэ өөрийнхөө харилцаан дээр энэ хүн бол яалтчгүй энэ балансыг олохыг бол үнэхээр хүсэж байна. Энд бол karmic tie тэ нэгээ одоо karmic relationship бол ер нь ингээд нэг нэгэндээ яг л ийм өвдөлтийг мэдрүүлдэг. Тэгээ гарахад энэ харилцаанаас гарахад бас хэцүү, гарахгүй байхад хэцүү, жоохон ийм өвдөлт шаналгааг өгдөг нэг ийм юу байдаг. Одоо харилцаа байдаг. Дээр нь энэ харилцаа эцэст нь магадгүй ингээд тэ маш том хичээл болоод ингээд дуустдаг. За unconditional love. За энийг би бол нэг харахыг хүсэхгүй байна. Тэгэхээр энд бол тэ үнэхээр эдгэрэлт явагдсны дараа итгэл найдвар гарч ирсний дараа бол таярт нэгээ ойлгох хайрлах боломж бол гарч ирнэ. Гэхдээ энд бол цаг хугацаа хэрэгтэй буюу clock байна те. За not enough гэдэг нь би өөрт ч юм бол ингээ хангалтгүй юм а гэдэг үгийг энэ хүн хэлж байгаа буюу энд тэ нөгөө нэг Queen of Wands card маань тэгээ ийм одоо маш ийм аз жаргалтай ийм эмэгтэй байгааз ер нь бол ганцаараа те би бүхнийг хийж чадна штэ ч гэдэг юм уу те. Магадгүй энэ зүйл бол энэ хүнийг айгүй их өөрийгөө ингэж нөгөө сүтгэхэд хүргэдэг. За partying ер нь бол яг ингээд таны хувьд айгүй их ингэж те нөгөө найзуудтайгаа happy joy байхын тулд айгүй их магадгүй жоохон шоу зингээний зүйлд айгүй жоохон дуртай байдаг байж болох юм. За шок гэдгийг бүгдээрээ нэмэлт хүзрөө авчи. За шок дээр devil card маань гарч ирж байна. За devil бол яг л энэ болохгүй харилцаа шүү дээ. Яг л энэ karmic relationship-ийн ерөөсөө ингээд хамгийн баг нөгөө тодорхой төгс хувилбар гэдэг шигтэй. Тэгэхээр ер нь бол энэ 3 дугаар группийнхан маань жоохон юм төвхтэй харилцаанд байгаад байна л гэж хэлгээд байна. Яг болгочийг гэхээр болгочих харилцаа биш. Бас алчиг гэхээр бас одоохондоо юм нөгөө тэ karmic type-та орчихсон. Тэгэхээр энэ зүйлсийг бол та ямар ч ийсэн цаг хугацаа хэрэгтэй шийдэгдэн. Гэхдээ энэ хүний хувьд бол өөрийгөө айгуу те чиний хувьд баг хинч гэдэг ерөн зүйлийг ингээ мэдэрчихсэн. Магадгүй энэ карт бол өөрийгөө те дахин ингэж нөгөө цэнэглэх яг ийм хүчийг олж авах өөрийнхөө те ийм нэг дутуу гэсэн нэг ийм сонин мэдрэмжийг чамаас аваад байгаа учраас энэ хүнд тэгээ өөрийгөө буцаан олох ийм эр зориг те бусдын дундаас
онцгой гэж мэдрэх тэр нэг мэдрэмж энэ хүнд айгүй хэрэгтэй байгаа л гэж ер нь бол ингэж л хэлэхээр байна да. За тэгэхээр 3 дугаар группийн бол мессежүүд бол бас л чанга мессежүүд байлаа. Яг лог картнасаа за тэгэхээр хараа code dependency гэж байна те. Таны addiction харийн амьдралд чинь нөлөөлөд байна буюу магадгүй энэ party гэдэг те нэг өөрийгөө ингээд нөгөө би ганцаараа чадна штэ гэдэг энэ нэг одоо code dependency гэж нэг бие даасан байдал гэсэн үг шүү дээ. Энэ хүн чи бол миний амьдралд нэг юм айхтар нөлөөтэй биш ээ те. Чи надад бол баг миний хэрэгцээтэй зүйлийг өгч чадах хэмжээний хүн биш штэ гэдэг энэ мэдрэмжийг энэ хүнд өгдөг учраас энэ таны одоо те энэ ганцаараа ийм одоо өөрийгөө их мэдэрсэн байгаа байдал чинь энэ хүнд ер нь бол таалагддаггүй байх магадaltaй ба шүү. За ер нь бол ингээд тэ нөгөө heart to heart яг нүр тулсан ярилцлага хийх ер нь бол хэрэг байгаа л гэж энэ хүн хэлхийг хүсэж байна. За буцаад тэ айгуу гоё юм playfulness хоёулаа гоё ингээд тэ ярилцдаг. Ер нь бол айгуу юм ойрхон ингээд тэ нөгөө ярилцаж шийдвэрээ гаргахыг энэ хүн айгуу хүсэж байна. Энэ тараа энд ингээд нэг нь ингээд энэ эрэгтэй бол айгуу дургу байгааз ингээ буруу тийш харцсан. Нөө эмэгтэй нь одоо ингээ ярил л та гэлтэй. Тэгэхээр энэ зүйл бол яг л ингээ те яг one sided relationship буюу таарын нөгөө one sided гэж хаана нэлээ. Энэ хүн бол илүү өөртөө би бол сэтгэлтэй байна л гэж хэлэх гээд байна. Та бол энэ хүнийг бол өөртөө хангалттай биш л гэж юм харж байна л гэж. За past life relationship тэ өнгөрсөн одоо нөгөө тэ өмнөх амьдралын холбоос гэд магадгүй өмнөх амьдралдаа одоо нөгөө учирчсэн энэ нь одоо нөгөө karmic relationship-ийг одоо тэ нөгөө таарт мэдрүүлэх нэг юм заавал учрах ёстой байсан уу гэвэл тийм нэг юм харилцаа байж болох юм байна. Тэгэхээр энэ хүн бол маш л олон юм бодож байгаа юм байна да. Тэгээд за ингээ 3 дугаар группийн маань уншлагын хүрээд дуусч байна. Баярлалаа.